Нэг нийцээс гаргасан одоо шийдвэрийг эсэргүүцсэн иргэд одоо туул галаа хамгаалъя гэсэн хөтөлбөрийг одоо төв талбай дээрээс эхлүүлээд байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За бид нар бол 3 сарын 15-наас хойш бол энэ хатан туул гол дээгүүр явж байгаа энэ бүтээн байгуулалтын ажил зориулж бургас ядж байгаа үйл ажиллагаагаа зогсоогооч. За олноос нуусан олон нийтэд мэддэхгүй байгаа. За тэр ихтэл улсын хурлын гишүүд ч гэсэн саналуудлаа хийсэн олж харааг үзээг байгаа гэдэг тэр төслийн баримт бичиг байгаль орчны үнэлгээ элдэв бид нарт харуулаач. Та нар л өөрсдөө тэрийгэ барьчаад энэ бүтээн байгуулалт бол туул гол дээгүүрээс ямар ч хор хохирлгүй гэж яриад байна. Бид нар судалгааг чи хараагүй байна, хармаар байна гэж ийм л санаачлаг тавьж чигсаад байгаа. За өчигдөр бол одоо хотын дарга маань нэг тийм сонин одоо хөдөлгөөн гэх юм уу чигсаалт гэх юм уу нэг юм үүсгээд та нар намайг алж ижил энэ туулын замыг зогсоогоорой гэдэргээд их тийм харгас хүчрхийл дуурайлсан шинжтэй юм ярьлаа. Тэгээд бид нар бол хатан туул дээгүүр замаа барих биш харин өөр тэднэрт бол өөр төлөвлөгөө байгаа юм байна. 1-2 дугаар хурдны зам өдр гэж байгаа. Тэрийг нь төрүүлээ барьяач. Заавал гол дээгүүр туул гол экосистемийг сүрүүлж явах гэдэг юм байна гэсэн зорилго дээр хэврээл байгаа. За энийг одоо болгох юм бол одоо бид нар одоо энэ туул хөтөлбөрийг дэмжиж байгаа хүмүүс одоо чинь би иргэн мөнхөрд надад тэр үнний барилга байшин нураах ямар ч ирэх мэдэл тамга гарын үсэг байхгүй шүү дээ. Одоо үнэхээр тийм юм нурааж болдгоо гэд хууль эрхцэн орчин байдаг бол магадгүй тэрийг гаргах хамгийн нэг номерын ирэх мэдэлтэй хүн чинь Нямбатар дарга өөрөө л байх л да. Би бол одоо хууль муулийн сайн мэдэхгүй. Тэгэхээр одоо хотын дарга болоод хэдэн жил болж байгаа үлээ. Одоо байшин савдж нурааж болдгийм болвол одоо энэ улсад тэгж болдгол юм байна л да тий. Хүний өвийн өмчийг нурааж болдгол юм байна. Нямбатар даргийнхаар маань бол тэгвэл одоо тэгээд тушаалаа гаргаад гарын үсгээд зураад одоо өөрөө л нураах нэг номерын л эрэхтэй үнэн багтаа л гэж бодож шүү дээ. Тий. Тэгээд одоо ингээд бидний энэ тэмцэл хөдөлгөөн болвол ингээд ард түмний санал санаачлагын үүднээс сайн дураараа гарч ирсэн юм хөдөлгөөнийг дэмжиж ирж яриа мэдээллийг минь байнга дамжуулдаг хэвлэл мэдээллийнхэнтэй их баярлалаа. За мөн бидний энэ сошиал орчинд түгэж байгаа мэдээллийг шеэрлж, лайктарч, доор нь комент сэтгэлдээ үлдээж, зарим нь биеэр ирж, зарим нь одоо энэ онлайнаар дэмжиж байгаа та бүхэндээ их баярлалаа. Өргөжлөл тэмцээрээ хатан туул голоо хамгаалцгаая. За баярлалаа. Сайн байна. хамгааллын хөтөлбөрөнд одоо оролцож байгаа шүү дээ. Эндээр санал болцох болов. За миний энийг бол одоогоос бараг сарын өмнө хүн одоо туулгын хатан туул одоо голтой барьж байгаа юм хэр зэрэг ямар процесстэй явж байгаа юм бэ гэдэг асуудлыг удаа дараа тавьсан. Тэгээд түүнээс дараа би одоо сарын усны өдөртөө би эхнээс Нямбат эхнээ Батбаатар сайдаас одоо цугцсан шууд. Дээр нь дараа нь би Батбаатар дараагаас таваа явж байгаа. Наад хуулийн дагуу биш юм дотоо байгаа гэдэг юм надад Батбаатар дараагаас. Тэгвэл арай ингэ орчихгүй болоо гэж бодсон л юм одоо ингэ голлоостой. Ямар могон дөр паратаар яаж орваа тааш бичээс тийм ээ. Тэгээд одоо ингэ өчтөр бол би өчтөр хоёр бол би яг туулгал дээр өөрөө үнэлээ. Нийслэл байгаль орчны газрын дарга нарт нь хэлээд заавалчгүй алан бичиг өгч тэр одоо зэгжил асуулт шийднэ. Тэгэхгүй бол гэтэл урдлынх нь би дуудаад өчтөр байсан юм өнөөдөр байхгүй шоргоод болчихж байгаа юм чинь тэр алан бичиг өгсөөр бодож чинь бодоод алга болчихно. Ийм хүмүүс байгаа ч гэсэн тэгэхээр яг цаг үеийн толгойд ингээд газар дээр ийм байнаг асуудлыг туулгын асуудал тавиад ирэхэд заавалчгүй тэр дарга тэгэж албан бичиг ингэж цаасаа бүх юм шийддэг. Тэгээ айсууд 11 магаас нөгөөд нь өгдөг. Тэгээ асуудал нь өнгөрч байгаа нэрдэг. Энэ бичлэгээр би олон удаа одоо байгаль орчны төлөө танаас мэдж байгаас байх нь
тэнц мод усглаа, тэнц ус бохирдуулаад, тэнц химээ ордоо бодчихлээгээд тэгэл газар дээр нь очингууд айл урд өчтөр байсан юм, урдчсар байсан юм цэвлээд алга болчихдог. Тэрэндээ адилхан юм хийгээ явж байна. Тэгээ өчтөр бол би үнэхээр газар дээр 2 өдөр явж байхдаа туулын хурдны замын дагуу танасын дагуу явлаа. Яг юуны тэр энэ төв суурьшлийн газар байгаа ганц одоо уушиг болсон модын минь устгаад байгаа нь санаатай юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Би одоо дунд голыг буюу одоо сэлэг голын одоо хотын төвөөр одоо дунд голын асуудал би тавиад яг намайг хинж авч үзээгүй шүү дээ. Баг та илүү юм хийлээ барьлаа гэсэн. Одоо тэр 3 жил хийсэн ажлыг хараа л да. Юу ч болсон байгаа шүү дээ. Ийм ислэнгээ юм хийгээд тэгээ энэ арчаагууд одоо ямар юм ахна бүр ойлгохгүй Монгол улсын эрүүл аюулгүй амьдрах энэ эрхийг чөлөөлж шууд дайрсан энэ үйлдэлд зогсоомоор шүү дээ. Одоо яг энэ хатан уулын одоо энэ голцорлол дээр одоо зам хурдны зам байх одоо энэ талаар одоо яг баригдлаа гэж бодоход хотын төвчрэлд одоо хэр нөлөөлөх Өөчлөөрэ энэ ямар нөлөөлж буухгүй. Чи бодос энэ төгжлөг бууруулаа инээ тэр гэсэн одоо юу төв аймгийн Сэргэн сумаас Баян багангаа хүртэл явсан тэр зам ямар ч ачаалгүй шүү дээ. Би одоо юунаас төв аймагаас чи машинтай явсан тэгэхэд надад 2 машин зэрж байгаа шүү дээ. Тийм ачаалгүй зам тэнд байна шүү дээ. Тэр юу нэг хурдны зам хэлдэг. Нэг цагаас нөгөө цагт орсон энэ хангалттай зам биш дээ. Энэ гадаавчгүй байгаад байна шүү. Энэ услууга дайрсан ийм халдлага ямар юм бэ? Энэ одоо би бөөслө нэгт хотын төвдөө одоо би танаас сэтгүүлж асуусан. Хотын төвдөө хурдны замдаа ямар ус байна? Хатан туулаа. Нэг бэлдээ баруун бэлдээ дээр байж одоо тэргээ бодуулсан гэлээ. Юу солонгос нэг юу голдогоор юу тавьчаад бас болсон юм гэлээ. Бас нэг 2 улс ямарсан байгаад энэ болохоос юм яагаад тийм хотын төв голдогоор тавьсан зам чинь өөрөө эко бүтцийг бүр зүүтгэж байна. Тэр нь одоо тухайн наар сэтг үзэхгүй бол тухайн байгаад амт байх уу. Тэгээд голыг дагаа явсан тэр тоос нарийн тасалтай хүндээ тэр одоо гол усаар гол дээр байж байгаа нэг юу вэ шүү дээ. Сэр нөрөө одоо уран амтнд тэнд амьдрах боломж нь байна уу? Ямар тэний хүн бодсон нэг бодоод үгүйсгэн юм шүү дээ. Тэгэд энэ хүн яаж вэ? Би одоо Нямбатар ингэж үхэн ард ингэж тэмцэж ингэж ард түмнийгаа эсрэг ард түмнийг хоёр давтуулдаг. Заримд нь одоо мөнгө гэж заадаг. Ийм энэ улсууд бол энэ бол тэний үнэс батцаад гэсэн нэг үнэс даалгавар энийгээ заад гүйцэтгэхгүй болохгүй тэний мөнгөний авсан ямар нэг юм мэдүүлээд энэ хүн хатлагч. Энэ хүн хуулийн өмнө бидний зайтууд их шигтэй байх хэрэгтэй. Өнөөдөр төрийн албан хаагч одоо жигсаал цогцооныг уриал өдөр завжгүй хоригддаг. Сая энэ үрдэ тэр хүн хийчлээ. Дээр нь зориул санаатай тэр утсаар бүгдийг урайлан дуудаж одоо хүмүүстэй тийм зааварчилгаа өгдөг жигсаал бол энэ эргэсэн мэт Нямбатар байдаг. Одоо би өөртөө нэг уурдны зогтойроо дөрөв жүжигчний салбарта энэ хүн энэ давтаж шууд шоу хийгээд жигсаал хийж яхад эсэргүүцсэн хүн ад үзэгчсэн бүгдээрээ. Тэр хүний хийсэн жигсаалын үр дүн шүү дээ. Дараа нь би 100 сая төгрөг аваад хинт ихтэй машин аваад өөрөө машин аваад ихтэй хожим машин авсан гэдэг ичгүй фэсэр яриад явж байгаа үстэй. Иймгүй байдлаар энэ хүний хийсэн зохион байгуулалт юм. Дараа нь бүх хаанаас оюутнуудыг цогдож авчих жигсаал ард түмний дандаа талцуулж хуваадаг. Энэ Нямбатрын энэ босомгийн балиар юм одоо зогсоогооч. Энэ Монгол улс түүх юутай хуультай юутай бод энийг одоо Нямбатрыг шалгаж өгөөч. Үнэхээр болохгүй бол одоо яа би одоо юу одоо алаад өгөөд намайг алаараа гэж өөрөө дуурж илээ. Энэ хүнийг алгад хайран цаг хөдөлмөр бүх юм байна. Энэ хүн алга тийм зориулсан ямар ч юм байхгүй. Энэ хүн бол өөрийгөө од болгож өөрийгөө том болгоход өөрийгөө намайг алаад гэж байна. Энийг алах ямар шаардлага юм. Тэтгэхгүй хүн хийж биш бөөс шиг бөөсөд долоонд хаягдах байхгүй юу? Одоо энээсээ болов. Яаж тэргээд үхэн хатаа яаж баг бүх дүүргүүдийн бүх хороонуудын хэсгийн хаглагчныг цогдуулаад үстэй өчтөр. Би өөр юуны зөвхөн чиглэлд 15 6 хорооны тэнд яг шахтсан бүгд юм. Та хоёр нь байлаа. Сал дээр. Тэгэхээр хороонуудын хэсгийн хаглагч юунууд ямар ч хэрэгцээгүй ийм бууны нохоо байгаа энэ хэсгийн хаглагчныг гэж хоосон тэжиж байгаа улсуудыг бид нар болиулах хэрэгтэй байхгүй юу?
Нэгж одоо улс төр шиж бусдын гар хөл болж байгаа хэсгийг алах яхаа. Тэнд байгаа иргэнийхээ төлөө тэмч явж чадахгүй энэ Нямбатар энэ дарга нарын үгээр ингээд лөвөр хийгээд хийж байгааг нь дэмжиж өөрсдөө дургуутчихсан хүмүүс тэнд очиж зогсчихсон явчихсан. Нэр улсын хэрэгтэйсийг ярьж байгаа хүмүүс өчтөд зогсчихсон байлээ. Иймгүй байдлаар байх нөлөөлөх. Тэгэхээр өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг авч үзэх юм бол энэ Монгол улсын ерөнхийлөгч одоо хөрсөх одоо ичгүй 4 сарын сүүлд 5 сарын одоо ихээр мод тарин тэр бом одоо. Тэр бом одоо цогцсон шүү дээ. Тэр бом одоо дундгоолын модыг, юуны модыг, туулын модыг усглаа. Тэр бом мод усцсан өгсөн шүү дээ. Нэг модны доор тал 400-аас 500 литр ус хурах тийм хэмжээний тийм мосны нөөцийг бий болгож тогтоож байгаа байхгүй юу? Тэгтэл одоо ингээ устгаас энэ голын усууд бүгд байхгүй болчих шүү дээ. Одоо 19 үйлчлэгийн төвийн доотлын айлуудаас одоо орон сууцнуудын доогуур одоо мөнгөнцөж ороод эхэлсэн байгаа. Энэ ягаад тэнд байгаа буурсныг наваа исүүчээд одоо усны нэвчгүй байхгүй болоод тэнд ичүүлчихсэн. Энэ тэр авийн айлууд ямар хүүт жавартай онмоо гэж байна. Одоо дундгоолын тэр 19 үйлчлэгийн ягаад гэвэл тэнд байгаа модын сүйдгээ ажиллаж тэр мод чи өөр тэр жаврыг усны жавар мөсийг энэ жаврыг хааж идэг юм чинь. Хаагаад нэг цаг хөрг болсон байдаг үстэй. Энэ жаврыг хааж байгаа юм ингээд тэнд айлууд нь жаврыг тогтоодог байсан одоо байхгүй болсон. Энэ мэтлэг байгаад очны тэмцээтэй байлыг алдагдуулж байгаа ийм дарга хэрэггүй шүү дээ. Мөнгөний төлөө явсан дарга. За би бас Монгол улсын тийм ээ. Одоо яг энэ залуу хүний хувьд бас нэг яг энэ асуудал дээр бас